За манай амралт эхлээд бараг 7 сон. Тэгээ би энэ 7-ны хугацаанд бол өөрийгөө гоё амраагаад нэг их юм бол хийгээгүй. Тэгээд одоо болохоор амралтаараа яг юу хийхэд төлөвлөж байна. Яг өөрийгөө нэг тийм хүчилж амар их юм хийхийг хүсэхгүй байгаа ч гэсэндээ тодорхой хэмжээнд бичих болон зурах чадвараа жоохон сайжруулъя гэж бодсон. Тэгээд бас дасгал хөдөлгөөнөө идэвхтэй хий гэж өөртөө зорилт тавьсан. Тэгээд ерөнхийдөө бол нэг энэ сарын хугацаанд өөртөө жоохон дадал зуршил зохиох гээд одоо амьдралаа жоохон хөвшүүлэх гээд хичээсэн гэх юм уу. Манай сургууль болохоор жил болгон Media Front гэдэг тийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энд нь болохоор сурагчид маань өөрсдийнхөө бүтээлээ ер нь гаргадаг байгаа. Манайнаас тэг энүүгээрээ бас шагнал хүрсэн. Би болохоор өөрийнхөө цус хандивлах тийм вебсайтаар оролцсон байгаа. Тэг манайнаас надад нэг бэлэг өгсөн байхгүй юу? Тэг тухайд яг юу гэдгийг мдэггүйсэн чинь манайнаас надад өөрийн гараараа ийм логоны маань юмыг цутгаад хийгээд ирсэн байсан. Би бүр маш их баярлсан. Тэгээд энэ дээр нь хүрх эм гээд тавьчих болох юм билээ. Тэгээ бол ер нь 7 хоногийн 3 өдөр л явъя гэж өөртөө зорилт тавьсан. Тэрнээс их тавьчихаар яг шантрах гэдсэн. Тэгээд бусд үед нь гэртээ жоохон дасгал хийгээд ч юм уу эсвэл гүөх маягаар явж байгаа. Маш удаан хугацааны дараа Кёто явлаа. Тэгээ манай бүх найзууд ер нь Кётод идэг. Би ганцаараа Осака ер нь нэг сайн уулзаж чаддаггүй.
нэр өргөжлүүлээд нийтээ очиж гоё таалуудах гэж явж байна. Тэгээд энэ миний дуртай мелон пан байна. Жисэгийн дайдан. Би энэ хувцсан амар дуртай байхгүй юу? Гэтэ бүс нь амар инээд тарагдаж байгаа. Нөгөө яг тохирсон бүс нь байдгүй. Тэгээл би гэртээ байсан юмар аргалцъя. За тэгээл даалын өдөржингөө тоглож байгаад гэртлээ газараа ирсэн. Энэ бол яг уу цаг явдаг. Яг харжсэн чинь цас орсон. За тэгээд жоохон богинохон байсан ч гэсэн миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тэгээд баяртай.